Та нар энийг харж байна уу? Ус нь ингээд доошоо биш дээшээ орсож штэ. Яг энэ байшин дотор нь бол хөдөлгөөний хуулийг эсрэгээр нь үйлчилж авч харагдаж байна та. Ганц ширхэг усан дээр энэ чулуу тогтох боломжтой юу? Энэ бүр маш сонирхолтой. Машиныг сул араанд нь тавьбал машин өөрөө өгсөж байгаа мэт харагдах болно. Өгсөөр энтэй ялцгаа. Өгсөр бол урдах нь яах нь үзье. Ой урдаас ямар нэгэн чөтгөр нь түрээд байгаа юм биш үстэй ч дээ. За, hello guys. Дараа шимжлэнгүүд татамаар л өнөөдөр дэдээ яах вэ гэхээр дэлхийдээр ингээд физикийн хууль үйлчлэггүй газруудыг хамтаа нээж илрүүлэх болно. Тэгээ та бодоод үзтээ физикийн хууль үйлчлэггүй газар гэхээр бидний өдөр тутмын амьдрал одоо болдог зүйлүүдийн яг эсрэг амьдрал болдог тэр газруудыг хамтаа мэдэж авах болно. За дэвшлэг хэлхээс өмнө та лайк дараагүй лайк дарж дэмжих битээ мартаарай. Бас subscribe дараагүй болоо subscribe дарахаа битээ мартаарай. За хамтаа эхэлцгээе. Физикийн хууль үйлчлэггүй гацралтай газрууд 1. Доош бус дээшээ урсдаг хүрхрээ. Хүрхрээ гэх нэрнээс нь харахад уус үргэлж доош урсах ёстой мэт санагддаг. Гэвч хувайн А хуу арал дээр физикийн хуулийг зөрчих мэт гайхалтай үзэгдэл болдог. Тэнд уус ийгц хадан зохион дээрээс доош урсахын оронд яг л ид шидийн мэт дээш хөөрж байгаа харагддаг. Та нар энийг харж байна уу? Ус нь ингээд доошоо биш дээшээ урсаж штэ. Тэгээ та хүрхрээний уус дээшээ урсаж байсан тохиолдлыг харж байсан уу? Би л амьдралдаа хүрхрээний уус дээшээ урсаж байгааг бол харж байгаагүй. Энэ үзэгдлийн илбчнэн салхи юм. Хүчтэй салхи унаж буй усыг замаас нь тусан авч дээш өргөснөөр хүрхрээ эсрэг чиглэлд урсаж байгаа мэт харагдаж байна. За тэгэхээр дүнгийн санаа хэлсэнд бол яг санал өгнө. Мэдээ салхи дээшээгээ гарч ижил хүрхрээний ус бол салхинд тогдож дээшээ гарсан баг. Тэгэхээр энэ үзэгдэл бол хүмүүсийн анхаарлыг бол маш их татсан юм байна. Физикийн хууль үйлчлэггүй хацралтай газрууд. 2. 1930 оноос хойш жуулчдад нээлттэй болсон Oregon Vertex бол заавал үзэх ёстой зам дагах үзүр юм. Америк нэгдсэн улсын Орегомжийн Голд Хий хотод байрлах энэ газар таталцлын хуулийг зөрчдөг бөгөөд чихүүдс хүргэм түүхтэй. Окей, за тэгэхээр юу чихүүдс хүргэм хүмүүсийг гайхшруулсан байж таарах уу? Хамтаа мэдж авцгаая. Эртний уугуул Америкчууд хориотой газар байсан гэж үздэг энэхүү бүс нутагт олон зуун жилийн турш нууцлаг ер бусын үйл явдлуудаар алдартай. Энэ газарт гайхалтай оптик хуурмаг үзэгдлүүд болон сонирхолтой эффектүүд байдаг. Бүс нутгийн хамгийн эртний үзмөрүүдийн нэг бөгөөд хачирхалтай үзэгдлүүдийг үзэхээр ирдэг. Хүн бүрийн анхаарлыг татдаг хамгийн сонирхолтой зүйлсийн нэг нь энд бөмбөлөг хэмжигч тууз шугам налуугаар дээшээ өнхөрдөг бөмбөг жингийн шугам зэргийг ашиглан таталцлын хуулийг хэрхэн зөрчиж байгааг үзүүлдэг явдал юм. Гэтэ амар хачирхалтай газар энэ те ингээд бөмбөг дээшээ өнхрөөд яг энэ байшин дотор нь бол таталцлын хуулийг эсрэгээр нь үйлчилж авч харагдаж байна та. Үүнээс гадна энэ бүсэд 165 фут радиустай соронзон орон үүсдэг гэж үздэг бөгөөд энэ нь гэрлийн хугарал массын өөрчлөлт таталцлын эсрэг үйл явдлыг бий болгодог гэдэг. Бидний нүдэнд харагдаж байгаа энэ зүйл бол одоо байгалийн эсрэг үйлчлэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ газарт бол Майкл Джексоны одоо зогсолт бол бүлэхгүй зогсчихно гэсэн үг. Физикийн хууль үйлчлэггүй хацралтай газрууд. 3. Олон зуун жилийн турш алтан чулуу таталцлын хуулийг зөрчиж байгаа мэт харагдсаар ирсэн. Мьянмарын Мон мужид байрлах Киекто хид буюу алтан чулуу нь 611 тонн жинтэй авуу том хадан чулуу юм. Өндрөөрөө 5 м, өргөнөөрөө 15 м хэмжээтэй энэ чулуу үнэхээр сүрлэг харагдана. Энд нэгэн хэсэг бий бөгөөд хүмүүс очиж чулууны гадаргуу дээр алтан навчис нааж хүмүүс мөргөл үйлцдэг. Энэ том боржин хадны дээр жижиг хид баригдсан байдаг. Нарны туяа чулуун дээр тусах үед эргэн тойрон бүхэлдээ алтан өнгөтэй ялцсан харагдах нь үнэхээр үзэсгэлэнтэй. Энэхүү аврах чулуу нь Киекто уулын өндөрлөг хэсэгт яг л уулын ирмэг дээр тогтож байгаа мэт харагдана. Гэхдээ энэ чулуу яг унах гэж байгаа юм шиг харагдах нь тий. Домогт өгүүлснээр энэ чулууг Буддагийн зөвхөн нэг ширхэг үсээр тогтож байгаа гэдэг. Энэ домог хідэж хүмүүсийн сонирхлыг улам татдаг. Анх харахад чулуу агаар дээр хөвж байгаа мэт эсвэл утгагүй уулнаас өрөх гэж байгаа юм шиг санагдана. Үнэн хэрэгтээ энэ аврах хадны талаас илүү хувь нь хий агаарт дүүжлэгдсэн мэт харагддаг бөгөөд доор нь гүн хавцал үргэлжилдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирж энэ гайхамшигыг өөрийн нүдээр харахыг хүсдэг. Гэхдээ байна ганц ширхэг үсэн дээр энэ чулуу тогтох боломжтой юу? Мэдээж юм бол боломжгүй юм бол зөвхөн домог арай. Миний тамгаар бол энэ чулуу бол байгалийн явцад ерөнхийдөө санамсаргүй байдлаар одоо тэгж бүрэлдээд нийтдээ болохоор зөвхөн доотлын ёроол хэсэгтээ нийлчихсэн учраас одоо зааг маг нь яг л ингээд хүн ингээд тавьсан юм шиг ерөнхийдөө хүмүүс тусч харагдсан болов гэсэн бол хамаг байна. Гэтэ амар хачирхалтай энэ те ирмэг дээр нь ч ах шиг. Одоо бүр маш сонирхолтой газар. Би бүр өөрөө очиж үзсэн гэж боддоо. Физикийн хуулийг зөрчсөн хачирхалтай газрууд. 4. Дэлхийн үнэхээр гайхалтай газар. Зарим газрууд хараад үг хэлхийн аргагүй алмаар хуй гарч ирнэ. Өмнөд Солонгосын Чежу аралдах энэ нууцлаг үзэгдэл яг л тийм газар. Энэ бол таталцлын толгой дээр орших таталцлын эсрэг үйлчлэлтэй нууцлаг зам юм. Уг зам баг зэрэг доошоо налуу байдаг ч яг харуул эсрэгээрээ өгсөөр мэт харагдана. Машиныг сул араанд нь тавьбал машин өөрөө өгсөж байгаа мэт харагдах болно. Та нар харж байна уу? Машин уул руу өөрөө өгсөж чинь гэдoo. Энэ бол итгэхийн аргагүй гайхалтай зүйл. Энэ нь бидний орчныг харж ойлгох өнцгтэй холбоотой оптик хурм үзэгдэл юм. Орчны газрын байршил болон хэлбэр нь тархийг төрөлдүүлж уруу замыг өгсөөр мэт харагдуулж байна.
Ийм төрлийн газрыг таталцлын толгод гэж нэрлэдэг бөгөөд энд сул зогсоолд орхисон машин хурцагч дээр хөл тавиагүй байхад хүртэл өөрөө өгсөж байгаа мэт харагдана. Зарим тохиолдолд хүртэл ус дээшээ урсаж байгаа юм шиг харагддаг гин. За би бол энэ Чэжүү алгашууд бол энэ газрыг бол үнэхээр үзсэн. Энэ удаа бид нэр Ус дээшээ урсдаг газар. Одоо бол бид нар уруудж байна тийм үү? аха За тэгвэл уруудж байгаа ч машиныг нормал дээр нь тавиул яах вэ? доош өнгөх юм. Доош явах тий. За өдөр үзье. Тэгвэл энэ машиныг нормал дээр нь тавиул. Уруудах нь уу яах нь үзье. Ой урдаас ямар нэгэн чөтгөр нь түрээд байгаа юм биш үү тийм ч одоо ямар сони юм. Боол нь уруудах хэвчээс чи хоошоо яваад байна тий. Энэ бол усарч байгаа. За яг уу тэгвэл дахиад шалгаж үзье. Тэгвэл тэр доор очиод машина дахиад нормал дээр нь тавьж үзье. Урагшилч тий. Сонирм уу өстэй. Бачаараа. Дээшээгээ өгсүр байгаа гэж үү? Одоо ийшээ өгсөрөө хөстэй. Тэр нь өсөж хайчих юм л та. Тэр төгсгөлийн хэсэг саяных болохоор ихлэх хэсэг баггүй. Тэр хүртлөө энэ машин өөдөгөө өгсчин гэсэн. Нормал дээр нь тавьсан баг. За ийшиг бол ингээд өгсүр байгаа юм байна. Тэгсэн бид нар энэ замаар ийшээгээ зүгээр нормал тавьсан гэхээр за яалчгүй эвгүй юм байна уу? Өгсүр энэ яалчгүй. Өгсөрөө Тийм энэ яалч дээшээ гэж өгсөж камера доош нь буулгаад тавиад үз. Ялчгүй бол машин боломжтой дээшээ уур явт юм байлээ. Энэ нууцлаг зам ойролцоогоор 100 м үргэлжилдэг бөгөөд эхлэх болон төгсөх зэг нь тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Жил бүр мянган зуулчид энд ирж өөрийн өдөр сонирхолтой үзэгдлүүд харахыг хүсдэг. За тэгээ хэрвээ та Чэжүүд очих юм бол заавал энэ газараар орж үзээрэй. Бүр тэр замын эргэн тойронд нь бүр ингээд чөтгөрийн зам гэж нэрлэлсэн заяа ингээд кофе шоп, тэмцэрлэг байт юм байлээ. Тэгээ тийм үү хөшөө мөшөөтэй заяа. Мөр эвгүй хөшөө. Физикийн хууль үйлчлдэг хасралтай газрууд 5. Аврах том чулуу болон таталцлын хооронд тэмцэл өрнүүл хэн ялах вэ? Мэдээж таталцал. Гиснэс Деваскогийн чулуу хэмээн нэрлэгдсэн энэхүү чулуу хэдэн мянган жилийн турш уулын орой дээр тогтож таталцлын хуулийг үл таамсарлан зогсож байсан гэвэл итгэх үү? Би л итгэхгүй. Гэвч эцэст нь таталцал ялж аврах том 300 тонн жинтэй чулуу уулнаас унаж мөргөлтийн хүчнээс болж хэсэг хэсгээрээ хуваагджээ. Үүний оронд одоо 9 тонн жинтэй ховонцор засвар байрлуулж чулуу байрандаа хിവэр үлдсэн мэт харагдуулж байна. Девискогийн чулуу олон домогтой. Бүтгэн хүмүүсийн дунд нэгэн хууч яриа яригддаг нь эрт үед хааны хайртай хүү энэ газарт хүмүүсийг авчирч мал аж ахуй газар тариалангийн ухаанд сургажээ. Тэр явхдаа эргэж ирэхээ амлаж түүнийгээ сануулахын тулд уулын орой дээр нэгэн том чулууг үлдээсэн гэдэг. Бас унахаас хамгаалж шид тавьсан гэх яриа байдаг. Харин эрдэмтэд үүнийг илүү логик үндэслэлтэй тайлбарладаг. Чулуу олон жилийн турш жижиг чулуулагт сулж хөдөлгөөнгүй доктортой байсан гэж үздэг. Ютач тийм аврах чулуу унана гэдэг маш сүрдэм зүйл. Тэ нэрээ тийм том чулуу ингээд унаад бутраад гисэн гэхээ бүр 300 тонны чулуу гэхээр тэр хавийн газар бүр нэлийн хүчтэй дөргөн гэсэн үг шүү дээ. Физикийн хууль үйлчлдэг хоцролтой газрууд 6. Америкийн нэгдсэн улсын Колорадо голын Бэлэг кинон байрлах хувирийн далан нь бетонын нуман хүндийн далан гэдгээрээ алдартай. Энэ далан нэрнээсээ ахуулаад л онцгой бүтцтэй бөгөөд олон хүн энд ирж хослоо дээгүүр уус асгаж үзхийг хүсдэг. Гэхдээ гайхалтай нь доош асгарсан уус газарт хүрэхгүй гинэт дэшегээ цацардаг. Энэ нь хүмүүсийг үнэхээр алмааруулдаг. Гэтэ та нар харж байна уу? Нэрэн гэсэн ус нь доошоо биш дэшег орсоод байна тий. Энэ бүр маш сонирхолтой. Үүний шалтгаан нь маш энгийн. Далангийн хан салхийг чангаахад хананд бөмбөг шидэгтэй адил чиглүүлдэг. Салхи хаашааш гарах гарцгүй болж дээшээ чиглэн хөдөлснөөр усны туслуу дагаа руу шахаж хөвөлдөг. Гэхдээ энд зөвхөн хөнгөн зүйлс салхинд автагддаг. Тиймээс өөр зүйл шидэж үзэх гэж оролдох хэрэггүй. Гэхдээ ингээ хэлсэж нэрээ юм шидмээр санагдчихжээ. Бараг хамгийн ихэнд хэлсэн хүрхрээлүү шидэхэд бараг дээшээ гаргаад ирэндээ. За тэгээ дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Хэрвээ та лайк дараагүй лайк дарахаа битэн мартаарай. Хэрвээ та subscribe дараагүй subscribe дарахаа битэн мартаарай. Дараагийн контентоор илүү сонирхолтой контентоор уулзъя. Дашин төлөхөд үнэхээр дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бүр үнэхээр маш их урам зориг авч хөвчлэг хийж байгаа шүү. Баярлалаа. Дараагийн контентоор уулзъя.